Толгой гэдэг бишин удаахан зах дээр оргил гэж цайнаар ажилладаг. Тэгээ одоо энэ нутгийнхаа зуршлаад ханд өөрөөр хамт олонтойгоо ирсэн байна. За тэгээд манай хамт олонны зүгээс нутгийнхаа зурлаад 2 сая төгрөгийг хандуулж байна. За баярлалаа. Шинэ цайны газрын хамт олонны баярлалаа. За тэгээ хандиваа бас биднээр аваад ирсэн байна тийм ээ. За манайхан бас энэ дэлгэцэн дээр болж өгвөл хандиваа дансыг бас байршуулж байна шүү. За өөр дараагийнхан за зааханд бол зайн микрофонд яваад манай ихчээр хөгжөлт нь ажиллаж байна. За өөрийгөө танилцуулаад бизнесээ чиглэлийг хэлээд явбал илүү зохистой хаа баярлалаа. За сайн байцгаана уу эрхэм хүндэт бизнес эрхлэгч нараа. Та энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Намайг Батбаяр нөхдөний хамгаалан гэдэг миний хамиг буянгаа ухтаа ганжиг гэдэг. Бид хоёр бол Улаангон тог өөр мөртөөгээ хөдөлгөөний үйлчлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд Увс аймгийнхаа төвх 4 жилийнхаа арга хэмжээ болж байгаа учраас одоо манай компани зүгээс бас хантайгаа ярилцаад ингээд 5 сая төгрөг хандуулахаар болсон юм аа. Тэгээд та бүхэндээ Увс аймгийнхаа төвх 4 жилийнхаа баяр наадмын үйл ажиллагааг амжилттай сайн зохион байгуулахыг хүсье яриа. За баярлалаа. Өөрийн өдрийн эзэн Баянгалаа Ганжуур. За гэргийнхээ хамт Бацхөрийн их хамгаалалтаар хандаа өргөж байна. За энд бас манай мэргэжлээ дамжуулаад итгэл захад гоо сайхны худалдааны үйл ажиллагаа эрхлэлдэг Майкс гэх бизнес эрхлэгч. За мөн гэр ахуйн барааны үйлчлэгээ худалдаа эрхлэлдэг гал мандах нар бас санал сэтгэлээ хэлнэ гэж ирсэн ирүүлсэн байна. За хаавар сууж ин манайх микрофоныг хүргээд өгөөрэй. За энд бас өөр хүн бас орж ирж байна. Энд хөдөлгөөн бизнес эрхлэгчид та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За би 15 жил одоо өөрөө бас бизнес хийж хажуугаар бас төр төлж явжсэн хүн байна. За тэгээд төрлөх үлдэх юм 100 жилийн ном болж байна. Хүний амьдралд нэг л тохиолддог байх 100 жил. Тэгэхээр бид бүхэн нөхцөл остой хүмүүс юм. Тэгээ бүгдээрээ хамтдаа байж хамтын хүчээр энийхээ тарж хандваа өргөцгөөе гэж уриалж байна. За миний хувьд бол хуваарч тэр хулгайлаач тэр төгсөлдөөрч тэр олон хэлбэрээр боломжоор хандваа явж байгаа. За тэгээд манай мандал хүнсний жимсийн дэлгэрэн зүгээс 5 сая төгрөг хандуулж байна. За баярлалаа. Жимс хүнсний дэлгүүрээс Алтан шагаа саналаа өгдөө. Баярлалаа. Ажлын амжилт хүсье. За сайн байцгаана уу. Шинээр бизнес эрхэлж байгаа залуугаа би тоглоомын төв ажилладаг. Тэгээ ингээд бизнес эрхэлж байгаа хүмүүст уриалж бас ханмаа хандвийн аянда нэг дээрээ гэж уриалж байна. Тэгээд яг болцоогоор чадах шинээр сая төгрөг хандуулж байна. Баярлалаа. Залуучуудаа баярлалаа. За манайхан суудлаасаа шууд босоод ярьж байгаа шүү. Хаач манай микрофон хүртэл асуудгүй. За микрофон манайхаа яваад үйлчлээд байгаа хүмүүс. За өөр юм бэ? Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргье. За би Увс аймгийн цэцгэрч мэргэжил ажилладаг хүн байна. Тэгээд хоёроо зүгээс сая төгрөг хандуулж байна. За тэгээд ашрын төлөв дараатай маш их баярлалаа. Тэгээд гаражуудыг бас буулгавснаа. Манай яг тэр байрны орчинд бол маш олон одоо машины зогсоод баригдсан байгаа. Тэгээд тэр нь бас маш зөв шийдэл байсан. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд өөрийнхөө бас 100 сая төгрөгийг хандуулж байна. За баярлалаа.
За баярлалаа. За та бүхэндээ бас төр засгийн зүгээс маш талархаж байгаа. Би тодорхой хэмжээний ажлын байр бий болгож татвар төлж одоо ингээд 100 жилээр хамтран зүтгэж байгааг маш талархаад илэрхийлье. За дараагийн хүн маань бэлэн болжээ. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Ариун Хур гэдэг. Улс амьд нэмэр дэлгүүрс нэмэр төвгөө байдаг. Бидний 8 жилийн эхнэр захир 8 жилийн эхнэр одоохондоо манай дэлгүүрийн хувьд болохоор энэ жил 100 жилдээ зориулаад бол нэг 4-5 сая төгрөг гэж гэрэлтэй ярьж байсан. Гэхдээ энэ хаврын ажлын хүрээнд бас 100 жилдээ зориулж дэлгүүрээ засаж тогтчулсан. Энд дээр бас нэгэн чамгүй их хөрөнгийг оруулсан. Тэгээд яг одоо тухайн үед ярьжсэн хөрөнгөөс нь доошоо бууж би яг өнөөдрийн байдлаар 2 сая төгрөгийг өгөх боломжтой гэж таамаглая. За баярлалаа. Гадаа бас хур бороо ивэлээ хайрлаад өгөх байгаль дэлхий дэлгэнээд бидний ажил үйлсийг сайхан бүтэмжтэй болох юм шиг байна шүү дээ. Бороо гэж мессеж. За дараагийнхаа манай бизнес эрхлэгч өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Улс төр зөвлөлтөөр салбар нэгт нөхдүүдийн энэ өдрийн мэндийг хүргье. Намаа Гончгийн Болормаа гэдэг. Миний хувьд одоо Ус аймагта витамин салбарыг хариуцаад ажилладаг төлөөлөгч байгаа. Тэгээд он гараад энэ 4-р багт байрлалтай Тоосон уул компани Дэвлэг цагаан хотгонд болор 2 нэртэй хүнсний дэлгүүр нэгээд үйл ажиллагаагаа явуулаад ажиллаж байгаа. Түүнээс өмнө миний аав 9-р багт бас болор гэдэг нэртэй дэлгүүр ажиллаулаад өнөөдөр хүртэл ажиллаусаар байгаа. Түүний Twitch-аа удаа явж байгаа ийм нэгэн байна. Тэгээд болор 1, болор 2 дэлгүүрийнхээ зүгээс Залгаа ахын компани нэрийн өмнөөс 2 сая төгрөгийг хандивахаар ирсэн юм аа. Тэгээд энэ амийнхаа 100 жилд ганцхан төр засгийн үүрэг биш. Ерөөсөө бүх хүн айл өрхөр дор бүрнээ хүн нэмрээ оруулж өөр өөрийнхөө чадах хэмжээндээ тийм ээ хүн нэмрээ оруулж албан гарах байхаа гэж харж байгаа. За баярлалаа. Болормоодоо баярлалаа. За ажилтаа зохион байгуулагаас хамтаа бас давхар хийж болно шүү. За дараагийнхан. Сайн байцгаана уу? Намайг Гахыг ууртах навч гэдэг. Би Улс аймагт наран зоогийн газрыг ажилладаг хүн байгаа. Тэгээд энэ манайх бас одоо нодлон жил одоо сумуудын 100 жилийн үйл ажиллагааг бас хийсэн байсан байгаа. Хийжсэн одоо энэ жил манайх хүчин нодлонгийнхаа одоо алдаа дутагдaltaй тал дээр одоо дүгнэлт хийгээд энэ жил бид нар аль ч нөхцөл яг 1000 хүн хүлээж авах асар хээрийн ресторан катеринг үйлчлэгийг яг бүрэн бүрэлдэхүүнээр энэ аймгийн 100 жилд ахаад хойд бүрэн сумынхаа нөгөө 100 жилийн үйл ажиллагааг зөвшөөрөх тийм зориулж бэлдсэн байгаа. Тэгээд би бол өөрөө энэ Улс аймгийн иргэн биш харин миний хань Улс аймгийн төрөл сумын иргэн байгаа. Юу бол за тэгээд Улс аймгийн төрөл сумын 100 жил бас болж байгаатай холбогдуулаад тэгэхээр бас төрөл сумынхаа үйл ажиллагаанд оролцсон. Дахиад Улс аймгийн 100 жилийн үйл ажиллагаанд манайх гэр бүлийнхаа зүгээс 2 сая төгрөг хандивлан маргааш би хүлээн. За тэгчээд манай дээр тэр хээрийн ресторан байгаа учраас бас ингээд одоо тэр 1000 хүний бүх одоо юу одоо бүр хээрийн нөхцөл тэр өө зөвчөө чанахл одоо халуун байрлах бүх юмыг газар шийдсэн байгаа. Ерөөсө тоггүй. Газар дахиад тог генератор гаргадаг үйл ажиллагаа. За тэгээд ширээ сандал тийм ээ бүх юмыг одоо шийдсэн байгаа. Тэгээд аймагт бас хэрэгтэй зүйл байвал бас би ингээд манайх асар масрын хувьд ч гэсэн бас цуцлцаа үзүүлэх боломжтой байгаа шүү. За баярлалаа. За маш их баярлалаа. Өөрийнхөө байгаа нөөц боломжийнхаа талаар тодорхой мэдээлэл өгч хамтран ажиллаж байгаа Батнавч танд баярлалаа. Алтан навч танд баярлалаа. За ийшээ наша онцгой урагшаа оръё. За баруун талд чинь За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Би нэг улаан сумын 10-р багийн иргэн Дарсүрэг мэдэх хүн байна. Манайх ингээд 10 цагаан эдэний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
аймгийнхаа 100 жилийн ойд 2 сая төгрөгийн үнэ бүхий хүндэтгэлийн баг цэдэнүүдийг хандивлаж байна. За маш их баярлалаа. Мэдээж олон зочид ирэн бид маш их олон хүмүүс бас өвчлөх хэрэгтэй болно. Тэгээ одоо бүсгүйн бизнес эрхлэгч одоо ийм сайхан билег барьж байгаад талархаж байна. Танд баярлалаа. За энд мөн номын худалдааны төвийн бизнес эрхлэгчид бас ирсэн байгаа. Би төлөөлж бас бид хэд оролцсноо гэж над руу хэлүүлсэн байна. За сайн байна. Надад Үлзийгийн Батсар гэдэг Монголог байдимэл их пэйж ус хөдөлгөөн явуулж Увс аймгийнхаа иргэд гар урал мөнгө аяг имэйл хязгаараар үйлчлэлтийн нэг юм байна. Увс аймгийнхаа түүх жилийн хойно өөрийн пэйжийн нэрийн өмнөөс сая 800 мянган төгрөгийн үн үхий нэг имэйл юу яаж байна. Хандуулж байна. Бас имэйл хязгаартай холбоотой хүндэтгэлийн арга хэмжээ юунд зориулсан имэйл хязгаараад ойтой холбоотой бүхий зүйлээ манайхаас бас хамтраад ажиллах боломжтой шүү гэдгийг нэг бэр хэлье. За баярлалаа. Баяд мөнгөний имэйл гэдэг пэйж ажилладаг. За Батцуур маань бас улс олон нийтийн бас ийм үзэгсэн худалдаанууд маш амжилттай оролцож ирсэн юм байна. Тэгээ баяр хүргье. За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгал мэдлэе. Тэгээ 100 жилтэй холбогдуулж одоо манай хамгийн өдрөлгүүд маш сайхан хийж байгаа юм байна. Хүн бол одоо өөртөө ганцтай нэг ганц 100 жил үзнэ гэдэг шиг маш их бүтэн байгуулж байгаа юм байна. Тэгээд миний хувьд Мишель хоёр солоны өсчин одоо өсчингээр ажилладаг. Тэгээ манай өсчингүүд нийлээд одоо өсчний одоо аймгийн өсчин боловсролч холбоо гэж байдаг. Өсчний боловсрол хамт олонны зүгээс 5 сая төгрөг хандуулж байна. Хавхад ажилладаг төсөөрөө. За баярлалаа. Өнөөдөр бас зорж ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд өсчин боловсролыг төлөөлөөд манай 3 институт үсч ирсэн байна. Урна, буйна, даван гэсэн хүмүүс ирсэн байна. За баярлалаа. Өсчин гоо сайханчдын холбооны төлөөлөгч мэдээлэл аваад бас хандив өрсөн та бүхэнд баярлалаа. За таныг урьж байна. За сайн байна. Энэ өдрийн мэнд хүргэе. Нөө буян орш гэдэг дулуур дугуй засварын үйл ажиллагаа. Увс аймгийнхаа 100 жилийн бүгд дор үеийн чадах зүйлээ хийгээд нүүр болгохгүй сайхан өнгөрөөе гэж уриалж байна. Тэгээд өөрийн хувийн зүгээс гэр бүлийнхээ зүгээс сая төгрөг хандуулъя. Баярлалаа. Өнөөдөр олон төрлийн үйлчлэгээ эрхлэлтийн худалдаа эрхлэлтийн салбар салбарын төлөөлөл одоо өнөөдөр иш мэдээлэл авч хамтарч ажиллаж байгаа юм байна. Та бүхэнд баярлалаа. За дараачихын хаана байна манайхаа? За манай Макс Цэг нэрийн өгсөн энд байгаа юм байна. Гончго нааш яваад хамгийн ихний суудал дээр за гоо сайхны худалдаа үйлчлэгээ эрхэлдэг нийгмийн идэвхтэй одоо бизнес эрхлэгч эмэгтэй байна. Сайн санаа. Тэгээд Нутгийнхаа 100 жилийн өвөг тэмдэглэх гээд төр хувийн хвшил хамтран ажиллахаар өнөөдрийн хилцүүл явагдаж байна гэж үзэж байна. Тэгээд ер нь бол төр айгүй хүн хүч багтаа байдаг болохоор маш олон хүмүүс рүү чиглэсэн үйл ажиллагааг явуулахаар бас нэг зохион байгуулалтан дээр жоохон учир дутагдaltaй байдаг шүү. Тэрнээр бас анхаарал нөөцөө бас амил дээр хэлмээр байна. За миний хувьд бол одоо нутагтай ирээд бизнес эрхлээд бас удаагүй байгаа. Дөнгөж сайхан бас нэг үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Гэхдээ нөгөө хувийнхаа зүгээс нутгийнхаа одоо 100 жилийн зориулаад сая төгрөгийн хандив өргөж байна. Баярлалаа. Макстэй маш баярлалаа. За та. Сайн бацхан уу. Бизнес эрхлэгч аймгийн өдрөлгөөд намжилт хүсье. Итгэл зохион бизнес эрхлэгч тоглолтод дүгэрж ав. 3 дорогийн багт амьдардаг. Нэг төвд 100 жилийн хойд 2 сая төгрөгөөр хандив өргөж байна. За дүгэрж аваад баярлалаа. За тэгээд түрүү манай Батөрөл зөвлөх бас танилцуулсан тий худалдаа үйлчлэгээний цагийг уртасгах. За одоо бас түрээсийн цэвэрхэн
асруудыг та нартай бас зориулж бага хэмжээний маш бага түрээсээр үйлчлэх гэдрэгэд олон ажлууд байгаа. За үргэлжлүүлээд манай барьцаагч. За сайн байцгаана уу. Өнөөдрийн төрөлцсөн ирсэн их эзэлт эрхлэгч хааны өдөрлөгөөртэй баярлалаа. Өнөөдрийн мэнд хүргье. Би насаар зөөлөн өдрөөс нөгөөдөгт дарж өгдөг юм байна. Ингээд энэ аймгийнхаа 100 жилийн ойн арга хэмжээгээр үлээс сайт өргөнө хэмжээг жана. За даржээ өвчтэй баярлалаа. Бас олон жилийн ноёдлын үйлчлэгээ эрхэлж идэг. Одоо ийм бас мандаалагч сайхан эмэгтэй байдгийг бид бүхэн таньж мэднэ. За өөр санал санаачлагаа хэлийг хамдаа өргөх хүмүүс манай микрофон нээлттэй байна. За та бүхэн нэг бизнес худалдаа үйлчлэгийнхаа талаар мэдээллийг өгвөл бид нар бас нэгдсэн сайтаа байршуулах боломжтой байгаа шүү гэдгийг хэлье. Байна. За өнөөдрийн энэ үйл ажиллагаанд оролцсон бүх бизнес эрхлэгч энд байгаа хурам цугларсан бүх хүмүүстээ амжилт хүсье. Ингээд аймгийн удирдлагуудын дээр саяны гаргасан юмуудыг бүгдийг үзэж харлаа. Ямар гоё юм хийж байгаа юм бэ? Энийг бүтээн байгуулалт хийх юм бол манай аймаг гоё болох юм байна. Энийг дэмжиж байна. Миний хувьд бол тэтгэврийн хөнгөө би тэтгэврийн хөнгөнийг миний мөнгөийг баг гэхгүй байдаг. Энэ 200 мянган төгрөг гэрийнхаа хамтар битээ айлдсан. Гоё байгуулж байгаа учраас өмнө сэтгэл хөдлөлөөс сууж болохгүй байна. За таныг бас энэ задуу үеийн мэдхгүй байж магадгүй та бас нэрээ хэлээрэй бид болохоо таниад байгаа. Төвшин гэдэг дөрж байгаа төвшин гэдэг энэ настай хүн энэ насны тэтгэвртэй хүн байна. Би нэгдсэн эмнэлэгт суулгаж хийж байгаа тэтгэврт гарсан тийм хүн байна. За баярлалаа төвшин эмгэлэгчтэй. За биднийхнийг бол энэ жил маш олон хүмүүс зорж ирэн тийм ээ. Улсын хэмжээнд ойгоо хийж байгаа ганцхан аймаг байгаа. Та бүхэнд дор бүрнээ бас ах トゥ төрөл садан найз нөхөд ингээ хувийн бэлтгэлээ мэдээж хангаж байгаа. Гэсэн хэдий ч бас ингээ аймгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад баярлалаа. За таныг урьж байна. За сайн байцгаана уу, намайг Хүмцээ гэдэг. Аймагтай 10 гэдэг орцны үйлдвэр дөрөвдөг хичээлдээ ажиллаж байгаа. Би өөрөө Өвсгөл аймгийн хүн байгаа. Тэгээд нэгийнхаа зодлоод цай төгрөгийг хандуулж байна. Тэгээд сайхан уул усныг явж болсон нутагт уул усанд нь залбирч хүн зонд бас талархаж амьдрдгаа хэлмээр санагдлаа. Тэгээд 2 сая төгрөгийг хандуулж байна. За баярлалаа. Арга брендийн бизнес эрхлэгч эмэгтэйдээ баярлалаа. За сайн байцгаана уу? Энэ тангим туран зүгсэн та бүхэндээ энэ орой мэнд дэвшүүлье. Намайг Жаргал Угтаа Нацэр гэдэг. Би гутал үйлдвэрлэлийн салбарт 32 жил ажилласан байгаа. Сүйдээ үед барилгын хаза босог пилто хөөсний цагуунууд үйлдвэрлэдэг. Ингээд гэр бүлийнхээ зүгээс нутгийнхаа түүх 100 жилийн ойд зориулаад 2 сая төгрөг хандуулъя. За танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. За сайн байцгаана уу? Энэ орой мэндийг хүргье. Нутгийнхаа 100 жилийн ойд ерөн хүн болгоно одоо гар бие оролцож сэтгэл гаргаж ажиллахыг л хүсэж байна. Маш их олон ажил төлөвлөсөн байна. Ер нь хүн хүчийг хэрэг болох байхаа. Тэгээд би одоо 30 гаруй жил одоо нийтийн олонний салбарт зах дээр нийтийн олоныг ажиллаад явж байна. Олон хүмүүстэй бас ажиллаж олон хүмүүсийг бас хажуудаа аваад явж байгаа байна. Тэгээд нутгийнхаа ойд сая төгрөг хандуулж байна. Маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За сайн байцгаана уу? Та бүдгийн өнөөрөө ямар амгалан айлтгая. За миний нэрийг Төөрүүл гэдэг. Би төгс ачлалгээд эмнэлгийн одоо эмч хүн байна. За би энэ 5 сараас эхлээд өөрийнхөө эмнэлгийн эрхийг сэргээгээд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа. За манай эмнэлэг болохтой зэрэг олон жилд барай засал мөн аппаратын сэргээн засах үйлчилгээг эхэлт юм аа. За тэгээд энэ аймаг сумын удирдлагууд бас энэ аймаг сумынхаа хүмүүст би үнэхээр чин сэтгэлээсээ талархаж бүтээн байгуулалтын ажил, хууль журмаа хэрэгжүүлэх
ийм ажлуудыг маш сайн хийж байгаад нь үнэхээр талархаж та бүгдээрээ багтаж байгаа шүү. Зохион байгуулж байгаа болоод зохион байгуулсан ажилд нь их өндөр амжилт хүсье. За ингээд сая төгрөгийг одоо ойдоо хандуулж байна. За төөрөг хэмжтэй баярлалаа. Эрүүл мэндийн салбарт бас ажиллаж байгаа олон жил ажилласан одоо үргэлжлүүлээд бас нийгмийн хариуцлагатай ийм мундаг сайхан эмэгтэй байдаг. За анчмаа арчиг сонсож байна. За өнөөдөр 100 жилийнхаа ойд ингээд бэлтэж байгаа аймгийнхаа гаргасан төлөвлөгөөг хараад үнэхээр бахархаж байна. Манай аймаг бол үнэхээр одоо аз жаргалтай сайхан хүмүүс бол амьдардаг. Хувьтай өдрөөр хичээл бид нар 100 жилийнхаа ойд бол ирвэхээрээ бүгдээрээ ингээд сайхан тэмдэглэн гэдэгт бол итгэж байна. Тэгээд манай гэр бүлээс сая төгрөгийг хандуулж байна. За танд баярлалаа. Нусангийн соёлын салбарыг алтан гэрэл анчмаа гэдэг хоёр хүнгээр төсөөлөхгүйгээр ийм сайхан түүх бүтээсэн хүмүүс байдаг. Баярлалаа. За сайн мэцгаано. Намайг Цэнгэн Баясгалан гэдэг. Би номын худалдааны төвд гар утасны бизнес эрхэлж байгаа. Тэгээд түүхт 100 жилийнхаа ойгоор бас тус нэмэр олгоодоо гэдэг нэг сая төгрөг хандуулъя. Бас 100 жилдээ бас бүгдээрээ ирээхээр хандив өргөж бас дахимдуулаад аймаг хотоо хөгжүүлэх тэр сайхан үүсэд бас хувь нэмэр оруулан гэдэгт итгэж байна. Та нар бас хувь нэмрээ оруулаарай. За баярлалаа. Бизнес эрхлэгч Баясгалан маань өөрийнхөө санал бодлыг илэрхийлж хандив өргөж байна. За бүгдээрээ сайн байцгаана уу? Бүгд миний өдрийн мэнд хүргье. Тэгээд 100 жилийн ойд манай гэр бүлийн зүгээс 2 сая төгрөгийг хандивлахыг хүсэж байна. Гэхдээ манай номын худалдааны төв өнөөдөр арай хоорондоо ярилцаад шийдэлтэй болоод арай хүрч хандсангүй. Гэхдээ манай номингийн бизнес эрхлэгчид маань бол өөрсдийнхөө санаачлахаар бол мөнгө хандуулна гэж ярилцж байгаа. Яг чухам хэдэн төгрөг хандуулах вэ гэдэг дээр шийдэлтэй хүрээгүй. Нэг хэд хоногоос бид нар иргэд холбоо барина. Баярлалаа дамжин. За та өөрийгөө бас танилцуулж шаараа олон хүмүүс ирсэн болохоор номын худалдааны төвд гар утас зарж юм аа болормоо гэдэг. За баярлалаа болормоо. Сайн байна уу? Намайг Баяр Эрдэнэ Цэнгэл гэдэг. Шинэ улаан гомцгийн түрээслэгч, ойдлчин. Одоо манайх нэг шинэ айл орхолоод усад ирээд 1 жил болж байгаа. Эдний баярын гэдэг айлаас 500 сая төгрөг хандуулж байна. Эцэг хандуулж хүмүүс мэдж байгаа. За баярлалаа. Нутагтаа ирээд ажиллаж амьдарч байгаа юм залуу айл юм байна. Та нартай баярлалаа. Ажил үсэн бүтэмжтэй байхын өрөөлийг өргөж байна. За сайн байцгаана уу? Нутгийнхаа удирдлага болон энэ олон бизнес эрхлэгчдийн энэ өдрийн мэндийг хүргье. За энэ 100 жилийн оюун арга хэмжээ гэж бид нар улс их орноороо ард түмнэрээ маш их чухал ач холбогдол өгж ажиллах ёстой гэж би өөрийнхөө хувьд бодож байгаа. Тэгээ хүмүүх нь одоо чадах чинээгээрээ эрүүхээрээ бүгдээрээ улс орныхоо хөгжил, дэвшил, хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа. Уриалж байна та бүгдийгээ. За тэгээ би одоо өөрөө номын худалдааны төвд гар утасны бизнес эрхэлдэг Даранбаазар өвгтөө Батуян гэдэг хүн байна. За би өөрийнхөө зүгээс нэг 2 сая төгрөг хандуулъя. За баярлалаа. Бизнес эрхлэгч Батуяндаа баярлалаа. За сайн байцгаана уу? Надыг долгын оюун дэлгэр гэдэг. Би улаан зах энэ түрээслэгч ойдлчин байна. Өөрийнхөө зүгээс 500 сая төгрөг хандуулъя. За оюун дэлгэр танд баярлалаа. Оюун дэлгэр маш их баярлалаа. За манайхан энд бас ингэж данс маань байршсан байгаа байна. За та бүхэндээ маш их баярлалаа. Үнэхээр бидний хүн болгоны эрүүхээрээ одоо хамтарч ирж энэ ага зохион байгуулах гэдгийг үнэхээр манай иргэд маань ялангуяа бизнес эрхлэгчид маань маш их сайхан ойлгож дэмжиж байгаа талархаж байна. За бүгдээрэнд нь сайхан өдрийн мэндийг хүргье. Намайг Амгалан гэдэг хатны улаан компани цэцэрганы үйл ажиллагаа эрхэлдэг. Ийм ажил эрхэлдэг манай компанийн хувьд бол усын цэцэрганыг яг стандартын дагуу одоо бүхэл
хөдөө аж ахуйн зохистой дадал болон ГАФ болон улсын стандартыг хангасан 10 талбайд чацаргыг тариалж байгаа. Яг улсын чацарга нь ямар нөхцөл яаж өрөх вэ гэр бүхий л нөхцөлийг нь ханган ажиллаж байгаа. Байгаль орчин дээлтэй тусламжийн системээр хангалаад ингээд явж байна. Тэгээ манайхаас ямар нэгэн химийн бодис хэрэглэхгүйгээр чацаргыг худалдаанд гаргадаг байгаа. Энэ сайхан 100 жилийнхаа бас нэг 500 ширхэг бургас байна. Тэгээд олон хүмүүсийн засагтаар ган дөрмөрт хандаад ирэхэд бас ингээд тарих боломж нь байгаа юу? Одоо бол яг тарихад ийм юу байгаа шүү. Дээр нь тэгээд манайх нийтдээ 5 сая төгрөгийн дэлхийн багц бүтээгдэхүүнийг бас нутгийнхаа бас хандуулж байна. Тэгээд бүгдээр нь бас жаргал сайн сайхан бүтээх хүсье. За маш баярлалаа. За тэгээд энд бас хоёр бизнес эрхлэгч бол саналаа ирүүлсэн байна. Хос өргөө дэлгүүрийг ажиллаж байгаа гэр бүлийн зүгээс 3 сая төгрөгийг хандуулж байна гэж баярлалаа. За мөн Бэлболог төвийн хүнсний дэлгүүрийг ажилуулдаг Дарима маань бас 3 сая төгрөгийн ханд өргөж байна гэдгээ ирүүлсэн байна. Баярлалаа. За таныг сонсч байна. За та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За аймгийн төвхт 100 жилийн үйл ажиллагаа явуулж байгаа толгодуулаад энэ үйл ажиллагаа зохион байгуулж байгаа сувын засагтараа аймгийн засагтараас дарга нартаа баяр хүргэе. За ер нь ямар нэгэн ой ханд одоо цуглуулах хандвар юм бүтээн байгуулахад маш хэцүү байдаг. Ер нь бол орон нутагт одоо багийн дарга нар багийн иргэдийн урал юм уу ямар нэгэн албан шаардлага юм уу ийм хариуцсан хүмүүс бол одоо иргэдийг зөв зохион байгуулахад бол хамгийн их амархан байдаг. Жишээл өдөө сумдлал ерөөсөө захын нэг айл баг цаг төлөв бариад ханд өргөдөн шүү дээ. Энийг орон нутгийн аймагт хэрэгжүүлж болохгүй. Тийм учраас бол энэ тодорхой үйл ажиллагаа хариуцдаг албан шаардлагуудыг бол энэ үйл ажиллагаанаас хамруулах хэрэгтэй байна. За миний хувьд бол хуваарь авцруулалтын үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд авцруулалтын үйл ажиллагаа явуулдаг салбар холбоодоос 2 сая төгрөгийг ханд болгоно гэж байна. Аавхэнд амжилт хүсье. За баярлалаа. Бас хариуцлагатай ажиллаад барьж ирсэн манай Батэрдэн ах маань 2 сая төгрөгийн хандвийг бас хамтран цэцгчтэйгээ онцгой байгуулж өргөн барьж байгаа юм байна. Та бүхний ажилд амжилт хүсье. За гончтой урагшаа яваарай. Санбацхано намайг Жамингийн хамаг дэвээ. Санбацхано намайг Жамингийн хамаг дэвээ. Ариутгал халдвар гүйцэтгэлийн тусгай зөвшөөрлөлтэй компани халдвар судалгаач хийдэг. Манай компани зүгээс 3 сая төгрөг ойдоо хандуулъя. Та бүхэнд аз жаргал ирээдүйн сайн сайхны хүсье. За баярлалаа. Ариусгоо бүрэн бус нөхөрлөлгээд тийм ээ олон жилийн төв бүтээсэн энэ хариуцлагатай хамт олон байдаг. Баярлалаа. Билчинтэй. За энэ өрөөний уулзалтанд оролцож за бас энд төв 100 жилийн хавааг тохиолдуулаад ямар ажил хийхийг одоо бүгдээрээ харлаа үзлээ. Энэ ажил нь сайхан амжилттай болох байх гэж бодож байна. Тэгээ энэнийхээ артта талд бас тодорхой хэмжээний зохион байгуулалтаар бид болж одоо зохион байгуулагдаж гарна гэдэг нь бол ойлгомжтой. Тэгээд манай эрүүл мэндийн салбарын одоо оюун одоо хөвслийн эмнэлгүүд, за тэгээ үүдэн эмнэлгүүд, за эрүүл мэндийн одоо бусад тусламж үйлчилгээ хэрэглээд байгууллагад хоорондоо бид нараас ярилцаж байна. Тодорхой хэмжээнийхээ хандив тусламжийг бас нийлүүлнэ. Тэрэндээ бас өргөнөө. Тэгээ бид нийлж байгаад бас тэрнийхээ тоо хэмжээ ямар хэмжээтэй өргөхгүй яах вэ гэдээ байна. За мөн түүхтийн 100 жилийн хаваагаар бид нэр эрүүл мэндийнхээ тусламж үйлчилгээг ямар хэмжээгээр зохион байгуулж одоо авч гарах вэ гэдэг асуудал бас бидний нурдаас тулгарч байгаа. Тэгээ энэ дээрээ бас бид нэр одоо эрүүл мэндийнхээ газартаа хамтраад тэгээ бусад бас оролдоо хамтраад бас тодорхой хэмжээний үйлчилгээг ямар хэмжээний зэгт яаж үзүүлэх вэ? Ямар хэмжээгээр одоо тэр амралтын өдрүүдөр аль аль хэсгүүд нь яаж ажиллах вэ? Энэ төргээд бас ингэж тийм зохион байгуулалтад тусгай бас арга хэмжээгээ бид нэр газартаагаа нийлж байгаа бас ингэж ярилцаж төлөвлөж гаргахаар бас бэлтгэж ярилцаад байж байгаа. Тэгээ бид бас энэ дээр тохирсон хэмжээнийхээ хандгаа бас тусдаа ярьж байгаад бас өргөнөө гэдгээ тав хүндээ одоо хэлье. Тэгээд энэ ойн арга хэмжээнд маш их
одоо амжилтаа олзоороо бид бидний чиглэлээ гэсэн одоо амжилт гаргаж одоо сайн сайхан бүхэн зогслох болж сайхан наадам хийж бүхний одоо таашаал багтсан бүхнийдгийн сэтгэл хандамжинд нөгөөсөн юм сайхан наадам болно гэж бас ингэж бодож өрөөгөө тавхан энийхээ ард бүгдийнхээ хүчээр хамтгараараа тавхан тэгээд эрвэх тэрвэхээр болох хэмжээгээр бас хандгаа ард түмэн бас өрөх байхаа гэж өгж бодож байгаа. За энэ уулзалтыг зохион байгуулсан тавханд маш их баярлалаа. За энийг хараад маш олон хүмүүс бас сайхан сэтгэл төрүүлсэн юм уулзалт болж байна гэж бас баярлаж байна. За баярлалаа. Цагийн эмчтэй баярлалаа. Салбарын дундаа бас тодорхой хэмжээний бүтээл санаачлаг гаргаад ингэж ойдоо бас билег барьж байгаа таны хамт олон маш баярлалаа. За сайн байцгаана уу? Энэ оройн минийг та бүхэндээ хүргье. Тэгээд уусантынхаа 100 жилийн ойд хүн болгон хандгаа өргөх байх гэж найдаж байна. Миний зүгт даваад орж байгаатай ариун туяа гэдэг би одоо хацлбгийн удалтаа ирэхлээр удаагүй байна. Тэгээд манай гэр бүлийн зүгээс нутгийнхаа 100 жилийн ойд 1 сая төгрөг хандуулъя. За ингээд бүгд нийлээд ойгоо маш сайхан ухтаад хийгээд ард нь бид нар энэ ойгоос 100 жилийн ойгоор нутгаа ямар гоё болгосноо тэгээд нийт хүмүүсээ харуулна гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. За баярлалаа. Ариун туяада баярлалаа. Үнэхээр одоо айлч насны төлөөлөл ирсэн олон салбараас ингээд чин сэтгэлийн үгээ хэлж байгаа талархаж байна. Ингээд бид бас бие биедээ урган өгч, зориг өгчтэй хамтын өгчээр энэ сайхан ойгоо тэмдэглэх ёстой. Та бүхэндээ маш их талархаж байна. За таныг сонсч байна. За сайн бацгаана уу. Бидний нэрээ нам олон айтхыг. Би өсч байгаа сайхан чи гэдэг 3 дугаар өдрийн ажиллагаа алжин мөнгөтэй жаргал сайхан гэж байна. Тэгээ мэдээж холбооныхоо бүх өсч байгаа сайханчтайгаа холбоонд бас оролцож эндвийнхаа үйл ажиллагаанд оролцох болно. Тэгээд би бас залуу хүний хувьд ингээд сая 100 жилийнхаа зохион байгуулах гэж байгаа төлөвлөсөн үйл ажиллагааг маш их өгшөж ингэж баярлаж бас холоос ирсэн зочин гişдэг сайхнаар микрофонч авах юм байна гэж харлаа. Ингээд бас өөрийнхөө салааныхаа болон энжил салааныхаа зүгээс бас сайт өөргөө бас сайн өргөнө. За баярлалаа. Энжил салааны хоосон гэж манай жаргал сайхан өсч юм байна. Хандваа өргөж байна. Баярлалаа. За манайхаа сайхан идэвхтэй бүтээж санал бас тий зөвлөмж бид надад зохион байгуулж байгаа хүмүүс одоо та бүхнийг үгийг сонслохгүй яах вэ? Тэгээ зөвлөх, чиглүүлэг хэлж ярих юм байвал бас сонсноо. За. Сайн бацгаана уу? Би Нурмын Түргэй. Би үйлчлэгийн бизнес эрхэлдэг гэр бүлийн хамт энд хийгээд нэг 3 жил гаруй болж байна. Тэгээд гэр бүлийнхээ зүгээс бас энэ нутгийн бүх бос төсвийн зүгээс тэр данс руу сая 1 сая төгрөг шилжүүлчлээ. Баярлалаа. Хэлсэн нэрээ. За баярлалаа. Энэ манай сувтаа их тэмрэл нөмбөхөө хүү юм шиг байна. Холоос хараад тий маш их баярлалаа. Залуучууд бол бас шал өөр болсон одоо эрхэлж байгаа ажил, тавьж байгаа стандарт шигээ бас санд бодож хүлээдөө илэрхийлж бас хамтын ажилд идэвхтэй оролцдог болсон. Залуучуудаараа бас багахж байгаа шүү. За бүгдээрээ сайн бацгаана уу? Энэ жишээ мэндийг хүргье бүх бизнес хэрэгчтэй. Манайг нэмхүү гэдэг 12 дугаар багийн нэргэн миний ханыг хүрээж ол гэдэг бид нар ашиг голгийн хөлсөд дэлгэрийг ажилладаг. Одоо тэгээ шинээр ахад нэг өхрийн тийм шилбэр өхрийн фирмаар ажиллаж эхлэж байгаамаа. Тэгэд энэ сайхан үед нэг сая төгрөгийн манай гэр бүлийн зүгээс сая төгрөгийн ханд өргөе. Тэгээд хөндлөлийн ширээний цагаан дээгэр сая төгрөгийн ханд өргөе. За баярлалаа. Маш их баярлалаа. Өсгөөдөө гэр бүлийн зүгээс хандаа өргөсөн баярлаж байна. Би энэ Улаанбаатарын Монгол иргэн байна. Цонхын эрхэн баяр. Хотоорны автобус тээврийн компани өөрөө явж байсан. Би компанийнхаа зүгээс бас залууч нартайгаа нийлж байгаа 20 жил очноор бид сайжаад миний ангиг Улаанбаатар хотод компанийнхаа зүгээс амжилсан байгаа. Тэгээд одоо энэ арга хэмжээнд оролцсны
оролцож байгаа учраас өөрөө энэ Улаангомдоо бас нэг 4 замын хасаа бугаалах гэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэрнийхээ өмнөөс би 500 мянган төгрөгийн ханд өргөе. Баярлалаа. Эрхэм баяргуудаа баярлалаа. За бид бол бас аймгийнхаа төвдийг халуун бүлээрээ ойгоо тэмдэглэх гээд ингээд чин сэтгэлээсээ оролцож байгаа ч санаа зовхон байхгүй манайхаа. Одоо бидний хүчээр, бидний хамтын хүчээр энэ ажил маш сайхан болох ёстой. За таныг сонсож байна. Тавд бүрэлдэхүүнсэн тавд environment хүргээ. Бас бизнес дэвлопмент програмч гэж энэ сайт өөр ханддаг ёо. За баярлалаа. Би таны нэрийг сайн сонссонгүй уучлаарай. Батэр дэлгүүр. За баярлалаа. Танд. За сайн байцгаана уу. Энэ тэргүүн туран зөвлөсөн нийт улс аймгийнхаа баялаг бүтээгч мөн бизнес эрхэлдэг хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За миний үе баруун туган сумаас хүрэлцэн ирлээ. За тэгээд бас сумдаа бизнес эрхэлдэг манайх бол Дэвжих туран гэдэг компанитай. За энийгээрээ бас баруун туган сумд нэлээд олон төрлийн үйл ажиллагааг эрхэлж ажиллаж байгаа. Тэгээд нийт 100 жилийнхаа ойд бизнесмен хүнийхээ үүднээс 5 сая 555 мянган төгрөгийг 100 жилийнхаа ойд хандуулж байна. За тэгээд 100 жил маань илгэр сайхан олныг баясгасан сайхан ой болох бай. За баярлалаа. Сум орон нутгаас босын өнөөдрийн арга хэмжээ зарим гэж оролцож байгаа танай гэрүүлд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ орой минь төргийа. Ингээд би хорийн айл гэдэг хүнсний дэлгүүр ажилладаг төгсөө гэж юм байна. За ингээд би төрлөх тэгшэн 100 жилийн ойд зөрүүлж дэлгүүрийнхээ зүгээс сая 500 мянган төгрөг хандуулъя. За баярлалаа. Баярлалаа. Хорийн айл дэлгүүрийн хамт баярлалаа. Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Намайг оюун чимэг гэдэг инсарул эмнэлгийн эмч байна. Инсарул шүтний эмнэлэг. Одоо энэ жил бид 7 сарын 5 хүрэх юм бол Увс аймагтай одоо өвгөө эмнэлгүүдийн нэг болж 30 жилийн ойгоо хийх гэж байгаа ийм эмнэлэг байна. Тэгээд энэ 100 жилийнхаа ойд зөрүүлээд компанийнхаа зүгээс 2 сая төгрөгийг хандлага болгох гэж байна. Тэгээд 100 жилийн ой маань нийтгээр сайхан болох бай гэж хэлээ. За баярлалаа. Оюун чимэг эмчтэй маш баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За өөр одоо саналаа хэлэх. Зөвлөмж өгөхтэй хандгаа өгөх хүн байвал микрофон маань нээлттэй байгаа шүү. За үйл ажиллагааны талаарх мэдээллийг усчууд сайтаас хүргэж байгаа. Мөн аймгийн албан ёсны усын мэдээгээд сайтаар бас мэдээлэл явж байгаа. За энд хорон зөвлөсөн та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Надыг дандан овогтой наран цэцэг гэдэг. Би хүүхдийн эмч гэж байгаа тэгтүр торсон. Одоо ч гэсэн хуваарь ажиллаж байгаа. Ингээд төрлөх одоо улс нутгийн 100 жилийн их гоё болох гэж байгаа юм байна. Маш их юм хийж байгаа юм байна. Бас их сайхан болох юм байна гэж баярлалаа суулаа. Ингээд гэрүүлийнхаа зүгээс сая төгрөг хандуулна. За нараа эмчтэй маш их баярлалаа. Хүүхдийн нараа шүдний оюун чимэг гэдэг энэ хүмүүсийг одоо усчууд сайн танин төрд бас олон жил сайхан ажиллаж исэн. Одоо үргэлжлүүлээд хөлмөрж байгааг нь хараад бахархаа. За дараагийн бизнес эрхлэгч маань үгээ хэлэх гэж ах шиг байна. За та бүхэнд энэ өдрийн ямарыг хэлье. Увс аймгийн төөхөд 100 жилийн ой нэлээд бас өргөн дэлгэр болох шинжтэй байна. Тэгээд манай аймгийн засаг дарга, сумын засаг дарга өдөрлгүүд маань нэлээд одоо бас өргөн цаг хүрээтэй энэ үйл ажиллагааг бас явуулахын тулд чармаанд зүтгэж байгааг бид бүхэн харж байна. Ингээд төөхөд 100 жилийн ойд манай Ибажи гэх компани Ибажи эмнэлгийн захирал Төмөр эзэгж байна би. Тэгэхээр эмнэлгийнхаа бас
ер нь одоо гадна дотны манайхны гэр хороолол орон сууц бүхэл юм бас хүмүүс бас ирүүхээр орчин тойрноо тогтчулж үзэж байна. Тэгэхээр эндийнхээ би бас урт талын 260 м квадрат нийтийн эзэмшлийн авто зогсоолын талбайг орчин үеийн одоо сайн чанарын центр төслөө хийж авто зогсоол хийж бас нийгмийн хариуцлага хүрээнд хийж тогтчууллаа. Энэ бол 10 сая 100 мянган төгрөгийн зардал гаргаж хийсэн. За миний эмнэлгийнхаа энэ ойн үйл ажиллагаанд зориулаад ханд болгож 5 сая төгрөг хандилж байна. За ингээд та бүхэнд бас амжилт хүсье. Тэр хоёр зүйлээр нэг анхаарах юм байна. Энэ бүтээн байгуулалт нэлээд хийх чинь. Тэгээд энэ том машинууд замаар төв замаар ил хайргaalсан. За урд талд дулааны станц 9 сацсан явж байна. Зам нь хов ажилласан хоёр машинч явж байна. Тэгэхээр дээрээ энэ машинуудыг бүгдийг бүхэхтэй хүчтэй болмоор байна. Замаар машин хогтарж байна. Өглөө нэг портер машин гудамжаар зүүн төрөөр хогож явж байна. Цаас шуураг хийсэл замын хажуудлаар хийсэж байна. Тийм учраас цагтаагийн автын алганд хийж ягаад бүх одоо хогож байгаа шуураач машиныг бүхэхтэй болмоор байна. Нөгөө хийж бүтээсэн юм чинь болж байж штэ. Нэг хоёрт энэ улаангом сум дотор байгаа энэ малчин өрхөгийн малуудыг нэг тийшээ гаргамаар байна. Одоо малчтын хороол гэж одоо энэ 100 жилээр хоолгоор яах юм. Ерөөсөө энэ тогтчул байж байгаа цэцэрлэгээ чинь нөхөр орж ирээд идэж чинь. Нөхөр машин замбараг байна хот дотор. Тэгээ энэ асуудлыг бас төгсөх шаардлагатай байна. За нэг юм санал гэлээ. Баярлалаа. За баярлалаа. Сайхан бүтээж саналууд хэллээ. Манай Улаангол сумын дарга маань нэлийн ажил төлөвлөөд бас араас нь хөөцөлдөөд байгаад баяртай байгаа. За. Энэ дахинд байгаа та бүхэнд нь орой мэнд хүргье. Намайг цэрэн дөрж өгөхөд тэгш жаргал гэдэг Эгжөө бүсгэл компанид ажилладаг эмзүүч мэрэгчлээ юм залуу байгаа. Төрөлх 100 жилийнхаа компанийнхаа өмнөөс 5 сая төгрөгийг хандуулж байна. Ансанд нь ийж өгөө. Тэгээ нийт алдартай байлгаад нутгийнхаа нэрийг бүгдээрээ сайхан гаргаж зохион байгуулалтаа сайхан ажиллаж ирүүхээрээ бүгд зүтгэцгээе гэж уриалмаар байна. Баярлалаа. Танд болон танаа хамт бол маш их баярлалаа. За энд бас бичгээр бас хандваа ирүү сайн байна. Шөнийн захад хөдөлთა үйлчлэгээ эрхэлдэг бизнес эрдэмтдийн анх цэцгээс 555,555 төгрөгийг данс руу сайн шилжүүлээ гэж байна. За үүнээс гадна баярын ойн үеэр 1 сая төгрөгийг цэцгийн баглаа бас хандуулъя гэсэн байна. Анх цэцгээ маш баярлалаа. Манай бүсгүйч өрөө ийм л мэдрэмжтэй байдаг. Маш баярлалаа. Шинэ улаан зах дээр төрөөслөгч жижиг оюутлын цайг ажилладаг хүн баахта Батгшиг гэдэг хүн байна. За би ингээд энэ аймагт төрж өсөж үүргээ эрхээ эдэлж үйлдвэрлэл үйлчлэгээ явуулж бас амьдрал ахуйдаа хэрэгжилж байгаа юм чинь үүргээ биелүүлээд би өөрийнхөө зүгээс цэгийн зүгээс сая төгрөг аймгийнхаа 100 жилийн танилцуулъя гэж бодлоо. Бас би малчин сумын уугуул иргэн төрлөх малчин сумын маань 100 жил болж байгаа. Анги хамт олонны нийтлэг хандив төгсөл найз нөхдөд ах дүүгийнх гээд маш олон хандивд оролцож байна. Гэхдээ усхаах гэж бодож байгаа юм. За баярлалаа та бүхэнд. Ой маань болоод өнгөрөх байх. Ард нь үлдсэн Улаангомс хот маань гой хотуулаад үлдэх байхаа гэж бас баяртайгаар өнөөдөр гэж авч байна. За баярлалаа. Сайхан чи сэтгэлийн үгээсэн танд баярлалаа. Ер нь та бүхнийг ойлгож байгаа. Зарим сумуудын маань давчиж байгаа. Гэсэн хэдий ч бас тий өхөөсөө авахаасаа өөхөн илүү үлзийтэй гэдгийг бас та бүхэн харуулж байна. Маш их баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Бас аймгийнхаа сая нэг хүн хэллээ. Хүн болгон 100 жилийн ойг өцөхгүй гэж тийм ээ. Бид бүхэн өгөөд бид бүхний өрхөөгтөдөж дараагийн 100 жилийн ойг бараг өцөхгүй. Тэгэхээр 100 жилийн ойн баяраа хийхдээ хүн бүхэн оролцоогоороо оролцож хамтдаа энэ баярыг зохион байгуулж байгаад бол талархаж байна. Хүний амьдралд илүүцсэн мөнгө гэж байдаг. Та бүхэн гэр бүлдээ зарцуулах мөнгнөөс аймгийнхаа баяр наадмыг гоё болчоосоо гэж хандив өргөж байгаа тэр сэтгэлийг бодохоор одоо бид бүхэн
улам их хичээж, улам их зүтгэж ажиллахыг бас ухамсарлаж байгаагаа бас илэрхийлье. За манай ажлын албаных нь сая мэдээ өгч байна. 83 сая төгрөгийн хандив цугларлаа гэж байна. Олдын хүч олонгүй далаа гэж юм шүү дээ. Олдын хүч олонгүй далаа. Талталаасаа сэтгэлээ гаргахад 2 цагийн дотор бид наадмаа яаж хийхээ гэдгээ ярьснаас гадна наадамдаа бүгдээрээ сайхан 83 сая төгрөг хандивж байгаа ийм сайхан эрдэмтэй уулзах туснаас сэтгэл хангалуун байна. За одоо та бүхнээс нэг санал асуумаар. Энэ 83 сая төгрөгийг уг нь бид нар Цэдэн Геванбаатарын талбайг засаж тогтооход 150 сая төгрөг шаардлагатай гэж байгаа. 150 сая төгрөг. Тэгэхээр яг заавал 150 саятаа биш, тийм ээ? Бид бүхэн дээр нь бас нэг хэсэг мөнгө нэмж байгаа. Нэг 100 сая төгрөгөөр Геванбаатарын талбайгаа тогтоох уу? Эсвэл наадмын талбай нойлын асуудал дээр энэ 83 сая төгрөгийг оруулсан дээр байна уу? Та бүхэн бас гараа өргөөс хадуураач тэгэхгүй. Геванбаатарын талбайг тогтооход гэдэг нь гараа өргөж байна. Манайхан тоо баримжааг нэрийхэд авч байгаа. За наадмын талбай журдангийн асуудлыг шийдвэрлэхэд гэдэг нь за Геванбаатарыг тогтооход арай илүү болов хүн гараа өргөж байна. Тэгэхээр энэ цаг бодож байна тийм үү? Журдангийн асуудал бас чухал ажил. Гэхдээ бид бүхэн адилгийг хийх шаардлагатай. Юутаач энд хүрэлцэн ирээд ханд өргөсөн та бүхний энэ хандваар бид бүхэн хэсэг мөнгө төгрөг нэмж байгаа. Геванбаатарын талбайгаа тогтоолъё гэж сая шийдлээ. Та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн уулзалтанд цаг заваа гарган байж хүрэлцэн ирж ангийнхаа ажлын байдлаар мэдээлэл авахаас гадна ахуй амьдралдаа хэрэглэх мөнгнөөс ангийнхаа баяр наадамд ханд өргөсөн та бүхэндээ чин сэтгэлээсээ дахин баярлалаа гэдгийг илэрхийлье. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Энэхүү арга хэмжээ хааж байгааг мэдгийе. За баярлалаа.